Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн Оросын холбооны улсын бүгд найрамд Хуврал улсын соёлын гавьяа сэтгэлтэн Төв аймгийн хүндэт дэргэн Монгол улсын үлэмж дархан мэргэн спортын мастер аймгийн алдар туяач иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч аймгийн засаг даргасан Монголын шагаан холбооны ерөнхийлөгч Монголын морин спорт аяжтын холбооны тэргүүлэгч Төв нутгийн бахархал төв гүн төр нийгмийн нэр сэтгэлтэн сэдв дөржин инх тагсантай салах ёс гүйцэтгэх ёслол эхлэж байгаа тул та бүхэн суудалдаа сууцгаагүй.
Хийсэн төвний мэндийг өөр бүлэг үүдс бүртийж бөн цагаан өгс хинхтэг цээж энд зангирч байна. Богд дүнжин гаруун бараантан хүлээж бодол санаа минь намрын мод шиг нүцгэржээ. Засны ялтга нуур нулимстай нүдэнд ялалзаж шахарх доон хөлийн мөрөнд анирвдэн гашуудж байна. Бидний халуун додн хүмүүн Монгол улсын болон Оросын холбооны улсын бүгд найрамдах брэд улсын соёлын гавьяас зүтгэлтэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга засаг даргасан хизээний нэг л зангаран Сэдв дөржин их отман Бурхан зүгээр додож инхри дотн хань өр хүүхэдтэй төдийгүй төр нийгэмд шаган болон морин спортод турлаг соёлд нөхөж баршгүй хүнд гарц тохиолоо. Орчлонгоор тэнвчлэх олон годор ихсийн дундаас аймаг ганц дэлхийг оноод тэр дундаа хөгд тэнгэрийн ивэлт Монгол дон гомж төрөөд хүний заяанд нутгусны хан төлөө зүтгэнэ гэдэг их хой тавилаа. Аливаа бүхэн өөр өөрийн цаг хугацаатайч Бурханаас өгсөн хормож бүхнэн олон түмнийхэн тулд нутгусны хан хөгжлийн тулд хөдмөрлсөн эрхэм танаа михийг ясалцгаая. Орчлонгийн юмс хоосын чадвартай бодулсаар Үхэл мөн хосыг бидэнд ухааруулж өөрийн буй бүхнээ олон дон зориулсан эрхэм таныг бид үүдурснаа. Нэгэн үзүүр сэтгэлээр чулуун хэрэм игч нураа нэгэн дөнгөрсөн амдаан дурсахад хөрл зөрөгч хайлнаа. Энэ үг чухамдан төрсөн бие мөрөн дээр төрийн ачааг тэнцүүхэн үүрлцэж хамтдаа бохийж хамтдаа тэнийж явсан эрхэм хүмүүсийг хэлсэн буюу улсын хурлын гишүүн Бурхан болооч минь амд найз хамтран зүтгэгч Батчаргал үг хэлнэ. Та бүхнийг
хүндэтгэн мэхийн ёсолё. Монгол улсын соёлын говья зүтгэлтэн үзэмж дархан мэрэгэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга засаг даргасан шилдэг өдөрдөгч төр нийгмийн нэр зүтгэлтэн бидний журмын нөхөр дотны анд бахархалт хүмүүн цэдв дөржийн код бурхны оронд залраж гэр бүл ах дүүс нутгийн зам олон хамтран зүтгэгч нартаа хүнд гарц тохиолоо хүн эмгэнэл илэрхийлье. Төв сайхан нутгийнхаа хөгжил ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө оюун бодол ухамсарт амьдралаа зориулсан төр нийгмийн том зүтгэлтэн шилдэг өдөртөгч байлаа. Найз минь аймгийнхаа эдийн засаг нийгмийн бүхий салбарт бодиттой дүн шинжилгээ хийж салбаруудын урт дунд хугацааны хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлох хэрэгжилтийг нь өргөн далайстай зохион байгуулж аймгийн нутаг дэвсгэрт үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлж сум орон нутгуудын тогтцолд өнгө төрөх үйлдвэрлэл үйлчилгээ ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засаг нийгмийн үндсэн үзүүлэлтүүдийг жилээс жилд ахиулан хангаж чадамжийг нь эрс сайжруулах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэн аймаг маань Монгол улсын хөгжлийн тулгуур манлайлагч аймаг болсон юм а. Гадаад харилцаа хамтын ажиллагааг бүс нутгийн төвшөнд бүхий л салбарт өргөжүүлэх талаар ихээхэн хүч чармайлт гаргаж боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, нутгийн захиргааны салбарт хөгжлийн томоохон ололтуудыг бий болгосон юм. Төрийн болон мэрэгжлийн боловсон хүчнүүдийг гадаад улс оронд сургах, чадваржуулах, шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ техник технологиг нэвтрүүлэх, сайн туршлага менежментийг нутагшуулах, хүүхэд залуучууд иргэд хоорондын нөхөрлөл харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлсэн нь гадаад харилцааны агуулга өр нөлөө ахиж хөгжил дэвшилт мэдэгдэх үйс үр дүн авчирсан юм. Үндэсний өв соёлоо тээгч соёл спортын гарамгай зүтгэлтэн байлаа. Үндэсний дахин давтагдашгүй зарим өв соёлыг дэлхийд данслуулж, зарим ясны урлаг соёлыг уг туурхтны их наадам болтон сэргээн өргөжүүлж, Оросын холбооны улсын бүгд найрамдах Бурят улсын соёлын говья зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм а. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэгчлэн энэ л он жилүүдэд манай нутгийнхны хэмэр дундаа өөдөн багалж нутаг орныхоо нэр алдрыг дурсгсан олон арван алдартнууд дэмжин гаргаж ирсэн. Биднийг манлайлан чиглүүлэгч анд минь хүний дэд өмг төшиг ёс чудаг тэгшэрсэн Монгол өмнөштэй эр хүн байлаа. Зөвд зөөлөн буруу татуу хинтээч нэг л зангаараа бусдын төлөө гэх сэтгэл нутаг орныхон хөгжлийн төлөөх хичээл зүтгэлтэн бид бүхний зүрх сэтгэлд үр олших болно. Харц биеийн өгүүлэмж үйл хөдлөлөөрөө нэгнийгэн ойлгогдлоор нөхөрдөж нутаг орныхон хөгжил сайн сайхны төлөө хамтран зүтгэсэн дотны анд эрхэм найз минь төв сайхан нутгийнхаа үржил шимт алтан хөрсөнд тайван ойрсдоо үр хүүхэд бид бүхэндээ хүмүүн заяаг олж эргэн зөрөөрэй. Уммайны бэтнийхоо
нийгмийн нэр зөвлөлтийн Зөвдөлжиний хотын гэгэн дурсгалын хүндэт хийж Дойнгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ямагийн энэ холд өгүүлнэ. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлдэг Төв аймгийн хүндэт иргэн Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга засаг дарга асан Монголын шагаа харвааны холбооны ерөнхийлөгч Монголын морин спорт уяачдын холбоо Төв аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч төр нийгмийн зүтгэлтэн үндэсний өв соёлыг эрхэмлэн дээдлэгч Төв аймгийн ард түмний эрхэм хүмүүн Зөвдөлжийн энхбат танта Төв аймгийн ард түмэн гүн гүнтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж байна. Эрхэм хүмүүний гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөсөд хайртай дотн бүхэнд тань Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн төлөөлөгч Төв аймгийн засаг даргын тавгийн газар аймгийнхаа ард иргэд төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Эрхэм та нутаг орныхоо бахархал, өрх гэрийнхээ өмг түшиг, үр хүүхдийнхээ ачлалт эцэг, халамжт хань, анд нөхдийнхөө итгэлт нөхөр, шавь нарынхаа ачил багш, ард түмнийхээ шилдэг удирдагч төрийн түшээ байлаа. Та эгэл жилийн амьдралаас Төв аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсон ажиллаж, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлаж, төрийн бүхий л ажилд хүчин зүтгэж, төр түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан нэгэн байв. Эрхэм та бол төр нийгмийн ажилд шилдэг удирдагч, манлайлагч төдийгүй Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өглөн уламжлуулах үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр нийгмийн зүтгэлтэн илээ. Таны төрлөг нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө байгуулсан хөдөлмөр зүтгэлийг тань төр засгаар үнэлэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Төв аймгийн алдарт уяач, Монголын нутгийн удирдлагын холбооны шилдэг удирдагч, Монгол улсын үлэмж дархан мэргэн Төв аймгийн хүндэт иргэн цол болон Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гац одон, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн тус хүртээжээ. Мөн та их орон хэлгэн нутагтаа төдийгүй улс орнуудад танигдсан эрхэм байсан бөгөөд гадаад харилцаа хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг тань үнэлэн Оросын холбооны улсын бүгд найрамдах Бурайд улсын соёлын гавьяа зүтгэлтэн цол хүртээсэн илтгэж байна. Төрлөг нутгаа хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр үйл хэргийг тань Төв аймагчууд үеийн үед хүндэтгэн дурсаж хөх тэнгэр шигээ тэнүүн тал нутг шигээ уужим сүрлэг хайрхаж шигээ өмг түшигтэй эрхэм таны эгэл даруй эдгсэг дотн нөхөрсөг дөлгөөн зан чанар ив ийг эрхэмлэн нөхөрлөлийг хүндэгдэг хүнлэг сайхан харилцаа бид бүхний сэтгэл зүрхэнд үрд мөнх орших болно. Төв аймгийн бахархалт хүмүүн төр нийгмийн зүтгэлтэн эрхэм та мөнх хөнх тэнгэртэй амгалан залрах болтугай. Мөнх хөнх тэнгэр үргэлж эвэх болтугай. Утга учиртай ухамсарт амьдралынхаа бүх ил үеийг улсын орныхаа хөгжил дэвшил ард түмнийхэн сайн сайхны төлөө зориулж явсан бид бүхний эрхэм хүн Зөвдөлжийн энх отагсан хань жилдээ халамжтай өрг хүүхдүүд гэр бүлдээ өмг түшигтэй уул мэт эрх хүн тал мэт Монгол хүн байлаа.
Ухта уул бөхөлзөж ухта тал хотолцлоо. Бурхан болоочин гэр бүлийг төлөөлж охин янжин лам үг хэлнэ. Миний аав их хотно бидний өвөө тэдэд орж эмээ Сирод нарын 3 дахь хүү болон оршлон хавьяад нэлээ. Суралцсан сургууль, сонгосон мэргэжил бүрээ нэр төртэйгээр эзэмшиж аймаг орон нутагта төдийгүй улс их орондоо ихийг хийж бүтээж төр нийгмийн ажилд үнэн хүн сэтгэлээ зүтгэж байснаас гадна соёл урлаг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах их хүсэд өөрийн авьяас сүлгийг дайшлан бүхнээ зориулсан нэгэн байлаа. Хайрт ээжийн минь хангаа шиг түшиг. Инхри үрс биднийг хайртай аав. Илбэрэлтэй ээжийнхээ инхри үр. Ахтууд төрөл төрөсөд ханд нөхөдтэй нөмөртэй. Сайхан ах бас дүүн байлаа. Хурдан сайхан хүлгүүдийнхээ манлаа уяач. Эрэмгийн онж мэргэн харваач. Олон түмэндээ элхтэй бахар болсон. Амгаа сайртай эрхэм хүнээ алдна гэдэг үр хүүхдүүд төрөл төрөсөд бидэнд юутай их гарц өө гашууг авчирдгийг үгээр хэлэхэд бэрх байна. Бид бүхний өө гашууг хуваалцаж дэмжин ажилласан Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, нутгийн зөвлөл, Монголын шагаан харбааны холбоо, соёл урлагийн бүх байгууллагууд, Төв аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд ахтууд төрөл төрөсөлд найз нөхөд нь гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлээ. Хайр тавьягаа сүүлчийн замд нь өдөж буй энэ мөчөд бидэнтэй хамт байгаа эрхэм та нартай гүнээ мэхий яслё. Олон түмнийхэн дунд хэл даруух эрхэм дотор хэлсэн үг хийсэн үйлсийн хязээд эзэн байсан. Нэг л сангаараа нэг л дүрээр биднийхэн зүрх сэтгэлд мөнхрөн үлдэж буй эрхэм тоныга их орон илэгэн дүмэн тон эмэгнэн дурсаж байна. Эрхэм та минь дорсогдох төвхтэй, дуурсагдах алдартай амьдрасан билээ. Одоо төр нийгмийн нэр зүтгэлтэн сэдв дөржин их хоттой салах ёс гүйцэтгэх ёсол ихэхэд бэлэн боллоо. Эхлээд дэдэгачи гэр бүлийн гишүүдийг дараа нь улсын хурлын гишүүн Бачаргал гэр бүлийн хамт аймгийн удирдлагууд, улсын хурлын засгийн газрын төлөөлөл, төр нийгмийн нэр зүтгэлтэн алдар авьяатнууд, аймгийн иргэдийн хурлын нарийн бичгийн дарга Жавцан Багн, за Мөнхбаатар дэргүүдээр их мөвд, аймаг хэлтсийн удирдлагууд, ахад үсгийн төлөөллийг хөрөхүүлнэ.
Чихээр ачаахан ачаалж дөрөөд замлигийн хүн хорвоодоо заяахтэй Монголдоо жаргалын манлайдж сэнгэлийн дэдий хүртээрээ тэр цагт эрихэн таныга их оронтон элгэндээ хэрийж төв сайхан нутгийн элгэн томонтон алхандан бомбрүүлэх болно. Сайн амгалан болтугай. Майны батны хоо